Бидний одоо хүн болгоны бас ярих дуртай нэг зүйл үүдэг. Тэгээ бурхны зан чанар бол хайр гэж бол бид нар мэднэ. За тэгээ хайр бол үнэхээр бүхнийг далдалж, бүхнийг халахалж, бүхнийг одоо төсвөрлөн өнгөрөөж чаддаг тийм агуу хүч байдаг. Хайр хэдийгээр дөрвөн үсгээр хэлэгддэг ч гэсэн хайр бол агуу зүйл юм аа. Үнэхээр хайрыг бид нар энэ дэлхий дээр хангалттай хэмжээгээр авах, хангалттай хэмжээгээр бас өгч чаддаг үлээ. Өнөөдөр хайрын хамгийн гол их болог нь бол эзэн байдаг. Өнөөдрийн одоо энэ ярих гэж байгаа жижигхэн номлол маань бол хайрын одоо илэрхийлэл болох уучлалын талаар би та бүхэнтэй бас хаваалцахыг хүсэж байна. За уучлал гэдэг аваад үзье. Уучлал. Та ер нь хүнийг уучлах дуртай юу? Эсвэл та хүнд уучлах илүү дуртай юу? Ер нь ихэвчлэн хүмүүс бид уучлахаас илүүгээр хүмүүст уучлуулах илүү дуртай байдаг. Яг тэгэхээр зэрэг уучлал гэдэг маань бол үнэхээр агуу зүйл юм. Уучлал өөрөө бол бурхны зан чанарын нэг хэсэг юм аа. Тэгвэл өнөөдөр би та бүхэнд сургаал номлоо эхлэхээс өмнө бас дахиад нэг түүхийг ярьж өгсөж байна. За энэ залуу маань гэр бүлдээ маш одоо хүнд одоо маш муу одоо тийм гим нүглийг хийсэн учраас тэрээр бол шоронд хоригдсон. Тэгээд тэр шоронд одоо 25 жилийн туршид хоригдож байх хугацаанд олон зүйлийг бодож эргэцүүлж, олон зүйлд бол одоо хариултыг олж, олон одоо байдлаар өөрийгөө бол одоо шинчилж өөрчлөхийг бол хичээж зүтгэж байсан. За тэгээд бол хугацаатай юм хон нэг л өдөр тэрээр бол одоо тавигдах одоо тийм цаг нь бол ойртож байсан. За тэгээд тэрээр ар гэрийнхэн гомдоосон бүхий л хүмүүстэй хандаж нэгэн захиаг бичсэн. Тэгээд тэрээр захиагаа бичихтэй би та бүхэнд үнэхээр хайртай. Тэгээд би энэ бүхий л хугацаанд үнэхээр олон зүйлийг ойлгож мэдлээ. Тэгээд та бүхэн намайг уучлаарай. Тэгээд та бүхэн хэрвээ намайг уучлж байгаа бол одоо хашааныхаа гадаа байдаг одоо тэрхүү модон дээр нэг ширхэг цаасыг үлгөөрэй гэж бол бичээд захиагаа илгээж. За ингээд тэр захиа тухайн хүмүүс одоо залуугийн ар гэрийнхэнд хүрсэн ойлгомжтой. За тэгээ хэсэг хугацааны дараа залуугийн тавигдах хугацаа болж залуу бол одоо тавигджээ. За ингээд бол тэр залуу маань бол одоо шоронгоос тавигдаад тэрээр гэртээ одоо очих тийм боломж гарч. Тэгээд тэр шоронгоос гарахдаа түүний зүрх санааг зүрх сэтгэлийг нэг л зүйл маш их зовоож өгч. Тэр нь юу байсан бэ гэхээр зэрэг бол манай ар гэрийнхэн намайг уучлсан болов уу үгүй болов гэдэг асуулт түүнийг үргэлж бол одоо зовоодог гэж. За ингээд тэрээр бол замын унаанд суугаад бол одоо явцлал маш олон хүмүүсийг суулгасан нэгэн атус ирж бол зогсоод түүн дотор суугаад бол явжээ. Тэгээ тэр дотор маш их баяр баясгалаар дүүрэн дандаа одоо наргиж сингсэн, дуулж хуурцсан тийм л хамт олон явж ижээ. Тэгээ нөгөө залуу одоо өөрсөн өргөвчтэйгээ хамгийн хойдлын одоо суудалд суугаад маш их бодол болон явж байж. За ингээд тэрээр маш их тийм бодол болон явж байтал хүмүүс ээлжээр дуу дуулж эхэлж тэгээд бие биенээ дуусан дууг дагаж дуулан маш л баяр хөөртэйгээр тэр хүмүүс явж ижээ. За ингээд явсаар байтал ээлж бол яасан гэхээр нөгөө залуу дээр иртэл нөгөө залуу маань уучлаарай би дуулахыг хүсэхгүй байна гэж бол хэлж. Тэгээд тэрээр маш их уйтгартай байсан учраас нөгөө хүмүүс одоо тэр залууг яагаад ч дуулахыг хүсэхгүй байна вэ гэмээр одоо зарим нэгэн хүмүүс асуулт тавьж. Гэтэл тэр залуу өөрийнхөө амьдралын тухай бүхий л зүйлийг ярьж өгч. Тэрээр 25 жилийн өмнө хэрхэн яаж шоронд орж, хэрхэн яаж шоронгоос өнөөдөр хүртэлх юм хугацааныхаа бүх амьдралыг тэр хүмүүст ярьж. Тэгээд тэр хүмүүс тэр амьдралаа ярихын цацуугаар бас гэр бүлийнхэндээ хэрхэн хандаж юм муу зүйл гэдэг ямар аимшигтай зүйл вэ гэдгийг хэрхэн ухаарсан тухайгаа хүртэл хэлхийг мартсангүй. Тэгээд тэрээр одоо хэрхэн захиа бичиж явуулснаа ч одоо түүнд бүхий л түүхээ ярьжээ. За ингээд бол удалгүй тэр залуу хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр удахгүй бид нар одоо манай гэрийн үүдээр одоо явж өнгөрөх болно. Тэгээд яг энэ үед одоо манай хүмүүс, манай гэрийнхэн намайг уучлж үгүй юу гэдэг бол одоо харагдах болно. Би тэгээд одоо гэрээхэндээ намайг уучлсан бол та бүхэн хашааныхаа үүдэн дээрх модондоо нэг ширхэг цаас үлгөөрэй гэж бол хэлсэн юм аа. Тэгээд одоо удахгүй та бид манай үүдээр гарах гэж байна гэж тэр залуу өөрийнхөө ирсэн төөхийг дуусгажээ. Ингээд бол тэнд байсан бүх хүмүүсийн зүрх сэтгэл тэр залууг хэрхэн өөрчлөгдсөнийг хараад үнэхээр баярлаж энэ хүн залуугийн ар гэрийнхэн түүнийг уучлсан байгаасаа хэмээн маш ихээр хүсэж байжээ. За ингээд бол тэнд явсан дуу хоор бүх зүйл цэглэгдэж харин тэнд сууж явсан бүх хүмүүсийн зүрх сэтгэл нэг л зүйл рүү ханджээ. Тэр нь юу байсан бэ гэвэл тэр залуугийн үүдэн дээрх тэр модон дээр цаас үлгөөтэй байна уу юу гэдэг тэрхүү асуулт руу бүгдийн оюун бодол бүгдийн хараа чиглэжээ. За ингээд бол атус явсаар л гэж.
Хүмүүсийн зүрх сэтгэл тэр залуугийн гэрээг ойртох тусам догдол соорлож. Залууч хүсэл түүний зүрх сэтгэл маш их догдолж байжээ. За гэтэл тэр залуугийн гэр ойрцоор байтал гинт жолооч чанга дуугар пөөх модон дээр цас орчихож гэж ярилжээ. Бүх хүмүүс гайхаж юу вэ энэ чинь? Халуун зан чинь юун цас ордог үлээ гэж боджээ. Тэгээд хадлал тэр модон дээр цас биш харин тэр модыг тэр чигээр нь бол цаасаар гэр бүлийнх нь бүрчгсэн байжээ. Тэгээд тэр гэр бүлийнх нь тэр цаасаар тэр модыг битүүдэнд бүрсэн байсныг хараад хүмүүс маш ихээр баярлалдаж цаас байна хэмээн орилох болжээ. Яг энэ үед тэр залуу хамгийн хон сууж явсан. Тэрээр маш ихээр уйлаж, эзэнд талархаж, энэ их уучлалыг өгсөн ар гэрийнхэндээ бас баярлаж байж. Тэгээд тэр залуугийн нүднээс баярын нулимс урсаж байж. Ингээд тэр залуу маань тэр модыг дүүрэн цаасаар тэр ар гэрийнх нь гучсан үйл явдал нь бол зүгээр л бид нар чамайг уучлаа гэд ганцхан ширхэг цаас өлгөөгүй. Өлгөхийг тэд хүсээгүй жаа. Тэд бид чамайг уучлж байна. Бид нар чамайг хүлээж байна. Бид нар чамайг хүсэж байна. Чи бид нар дээр хурдан ирээч хэмээн хүссэн. Тэр л сэтгэлийн илэрхийллээр тэр модыг тэд нэр цаасаар битүүд нь хуучсан байжээ. Үнэхээр энэ бол агуу уучлал байгаа. Тийм ээ. Тэр гэр бүлийнхэн тэр залууг тэнд атууснаас буухад бүгд гүйж ирж түүний тэврэм баяр хөөр бэлхэж байсан. Тэгвэл өнөөдөр та ийм агуу уучлалыг хүнээс авч үзсэн үү? Эсвэл та ийм агуу уучлалыг хүнд үзүүлж үзсэн үү? Үнэхээр уучлал гэдэг бол Бурханаас ирсэн хүч үед юм. Уучлал бол Бурханы нэг зан чанар байт юм. Тийм учраас бид нэр Бурханыг дуурайгсад байхын тулд түүнд итгэгч хүний хувьд бас уучлал гэдэг зүрх сэтгэлдээ хэрэгжүүлж бас тээж чаддаг байх ёстой юм шиг байна. Миний бодлоор хүн амьдралдаа алдахгүйгээр амьдрна гэж байдаггүй. Яагаад тэгэхээр хүний амьд бол төгс биш учраас гаргасан алдаа бүх зүйл дээр маань бас эргээд харахад сургамжтай тийм зүйлс олон байдаг. Тэгвэл өнөөдөр хүн бүхэн амьдралдаа алдаж, хүн бүхэн амьдралдаа бас онож ингэснээр амьдралд бас утга учир тэгээд бас амьдралд бас хөлөө олж явахд нэлээд том боломжийг бас бүрдүүлж байдаг. Тэгвэл уучлал бас энэний салшгүй нэг хэсэг нь болж байдаг юм аа. Бурхан өөрөө агуу уужлагч учраас түүний хүүхдүүд бас тийм агуу уужлагч нар байх ёстой. Эзний уучлал бол төгс уучлал байдаг. Харин бид бүхний уужилдаг уучлал бол тэр болгон бас төгс байж чаддаг. Тухайн цаг үедээ л бол өнгөрдөг ийм уучлал байдаг. Өнөөдөр эзэн бурхан уучлалын холбогдлолтой маш олон түүхүүдийг, маш олон зүйлсийг Библиэрээ дамжуулж биднэрт хэлсэн байдаг. Эзний уучлал бид бүхний дээр ирснээр бид бүхэн түүнээс уучлалыг авснараа хэрхэн амьдралдаа эвээгддэг вэ гэдэг түүхийг бид нар Библиэрээс олныг уншиж болох юм аа. Жишээлх юм бол Лук номын 15-ын 32 дугаар зүйлээс эхэлдэг. Нэгэн хоёр хүүтэй аавын тухай түүхүүд. Тэр түүхэнд ах トゥ хоёр хүүтэй хүүтэй нэг нь баян ирийн тухай гардаг бөгөөд тэр аавын зүрх сэтгэл хүүгээ хэдийгээр баг хүүгээ хол газар явж өөрийнхөө мөнгө төгрөг бүхэл боломж нөхцөлийг үгүй өрн таран хийж илсэн ч түүний хүлээн авч байж чадж байгаа. Тэр агуу их уучлалж ууш сэтгэлийг харуулсан ийм гайхамшигтай түүхүүд. Энэ түүхээр дамжуулж бурхан бидэнд юу хэлэх гээд байгааг вэ? Өнөөдөр би амьдралдаа муу зүйл хийсэн байж болох юм аа. Өнөөдөр бас та амьдралдаа хэцүү зүйлийг хийсэн байж болох юм. Та өнөөдөр амьдралдаа туйлбаргүй байсан байж болох юм. Та өнөөдөр амьдралдаа алдаж байсан байж болох юм аа. Гэхдээ энэ бүхэн чинь хамаагүй маа. Харин хамгийн эцэст эзэн биднийг үүнийг ухаарч чадах юм бол эргээд ирээч хүмүүнэ гэж хүлээсээр суудаг юм шүү. Өнөөдөр эзэн бурхан биднийг алдсан алдааг дөрөөлж цааш нь биднийг шүүхийг хүсдэг юм. Харин эзэн бурхан бидний алдсан алдаан дээрээс суралцаж эргэж харж надад дээр ирээсэй хэмээн хүлээж байдаг юм аа. Үнэхээр уучлал бол ахуй зүйл. Би амьдралдаа нэлээд олон зүйлийг бас муу зүйлийг хийж байсан. Тэгээд тэр бүхнээс уучлал авч байсан. Тэр уучлалыг авах тэр цагт бол үнэхээр хэлэхэд үнэхээр багдмаар тийм сайхан мэдрэмж бол төрдөг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн бас тийм байдлыг бас амьдралдаа авч байсан баха гэж би найдаж байна. Тэгээд үнэхээр хүний амьдралд
өөрчлөлт та чадсан юм бол бас уучлж чаддаг байх хэрэгтэй юм шүү. Есүс Христийн дүр байх, Есүс Христийг дуурай хэсэд байх нь бидний хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Тэгвэл та амьдралдаа уучлж чадаж байх юм бол Есүсийг бас танаас хүмүүс олж гарах боломжтой болох юм. Яагаад гэвэл Есүсийн зан чанарын нэг хэсэг нь бол тэрээр уучлал байсан юм. Тэгвэл үнэхээр эзэн бол биднээс агуу уучлалыг өгсөн. Тэгээд бид бүхэн одоо түүний үг болох Ариун Библи дээрээс одоо түүний уучлалуудын талаар одоо уншиж үзье. За тэгээд бүгдээрээ Ром номын 8 дугаар бүлгийн 1 дээрээс бүгд уншаад үзье. Тэнд эдэгөө Христ Иесус дотор байгаа хүмүүст ямар ч ал байхгүй маа гэж хэлсэн. Үнэхээр эндээс аваад үзэхэд бол Есүс өнөөдөр бидний амьдралдаа хийсэн аливаа алдаа, оноо тэр буруу бүх зүйл дээр ямар нэгэн одоо ял эсвэл зэмлэлийг хүлээлгэх хүсдэггүй. Тэрээр яд үхээр биднийг улам илүү хайрлаж, биднийг улам илүү уучлж явахыг илүүд үздэг юм. Тэгвэл үнэхээр бид бүхэн уучлагдахгүй байх тийм боломж байна уу гэж хүмүүс бас асууад сонирхож. Тэгвэл Есүс нэгэн цагт Библиэд хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр та бүхэн хүний хүүг гомдоож болно. Хүний хүүг гомдоож болно. Хүний хүүг гомдоох нь бол одоо уучлагдана. Харин та бүхэн ариун сүнсийг гомдоох юм бол хизээч уучлагдахгүй гэж хэлсэн мэт. Үнэхээр ариун сүнс тэгвэл хизээ яаж гомддог юм бэ гэдэг асуудал үүнээс улбааж гарч ирж байгаа. Тэгвэл ариун сүнс гэдэг маань хизээ гомддог уу гэвэл ариун сүнс бол хүний үнэхээр юм гэм нүгэл хийж болохгүй гэдгийг мэдсэн хэрний хийх яг л тэр үед ариун сүнс биднээс гомддог. Өөрөөр хэлэх юм бол ариун сүнс Христэд итгэж хүмүүс Бурхны сүнсийг гомдоох тэр үед л ариун сүнс гомддог. Есүс хэлэхдээ маш хатуугаар хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр бол ариун сүнсийг гомдоосон хинч энэ үед ч ирэх үед ч хизээч уучлагдахгүй маа гэж хэлсэн. Тийм учраас бол итгэгч хүний хувьд нэгэнт та зүрх сэтгэлдээ Христийг хүлээж авсан бол хариуцлагатай байх ёстой юм а гэдэг тэрхүү шаардлага зүй ёсоор урган гарч байгаа. Тэгэхээр зэрэг бол бид бүхэн ариун сүнсийг гомдоохгүй тулд ариун сүнсэнд үргэлж залбирч түүнээс хүчийг авч байх нь илүү чухал байдаг. Тэгэд ариун сүнсийн гомдоосон тухай түүхийг бид нар Библиэлд уншиж үзэж болох юм. Жишээлх юм бол одоо Петрд Иесусийн дагалдагч Петр дээр бол одоо нэг Христэд итгэж одоо нэгэн гэр бүл хурж ирсэн тухай түүхүүд. За тэгээд энэ түүхийг бид бүхэн бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгээд энэ хоёр хүн бол Есүсээс ивэ одоо ариун сүнсээр дүүргэгдсэн. Одоо Бурхны Есүсийг тэнгэр дүүргэгдсэний дараа үлдэж одоо түүний ариун сүнсний хүчийг авахар залбирч байсан 120 хүний дунд сууж байсан нэг юм гэр бүл байж. Харамсалтай тэр хоёр гэр бүл яасан гэхээр тэр үед олон хүмүүс бол одоо өөрсдийнхөө юмыг зарж одоо Есүсийн баярт мэдэн зориулж тийм үү Есүс Христийг тунгалах тэр ажилд үнэхээр зориулахыг хүсэж ажиллаж байсан. Гэтэл тэр хоёр бас хүмүүсийг дуурайхыг хүссэн. Тэгээд өөрсдийнхөө эзэмшил газрыг тэгээд тэр зархаар бол хоёулаа ярилцаж шийдсэн ба. Тэгээд хоёулаа ярилцаж шийдэд бол өөрсдийнхөө эзэмшил газрыг зархаар болоод одоо зарсан. Тэгээд зараад бол яасан гэхээр тухайн мөнгөнийхээ бол талыг нь одоо өгье. Талыг нь хоёулаа одоо өөрсдөө авъя гэж бол ярилцсан. За ингээд бол нэг хоёр маань тухайн газраа зараад бол тал мөнгийг нь бол нөхөр нь аваад бол талыг нь хоёулаа нуугаад тэгээд нөхөр нь бол тал мөнгийг аваад Есүсийн дагалдагчсан нар дээр явж очсон. Тэгээд Петр дээр явж очиод бол за ингээд эхнэр үт хоёр одоо Есүсийн одоо баярт мэдээ түгээхэд зориулаад энэ мөнгийг одоо хандвилж байна гэж бол өгсөн. Тэгээд бид хоёр бол байгаа бүхнээ зарсан шүү. Тэгээд энэ бол зарсан бүх мөнгө юм аа гэж бол хэлж өгсөн. За яг энэ цагт бол Петр түүнээс асуусан. Юу гэж асуусан бэ гэхээр зэрэг бол та хоёрын үнэхээр та хоёрын одоо газар чинь яг ийм хүн хүрсэн үү гэж болоод асуусан. Яагаад ингэж асуусан бэ гэхээр зэрэг бол Петр юу хийсэн бэ гэдгийг нь бол мэдчихсэн учраас. За тэгээд тэр хариулахдаа юу гэж хариулсан бэ гэхээр тийм ээ гэж бол хэлсэн. За ингэж бол Петр чи ариун сүнсэнд тудлаллаа тийм учраас одоо чи өөхөх ялтаа гэж бол хэлээд тэгээд тэрээр бол одоо нас урсан. Тэгээд тэр нөхөр нь бол өглөө тал мөнгө аваад бол сүм рүү явсан боловч мөд ирээгүй. За тэгээд ирээгүй учраас эхнэр нь бол одоо нөхөр маань хайчав гэж бол нэлээд эмзэглэж одоо нөхрийгөө хүлээж байсан. За ингээд бол нөхрийг нь хүмүүс оршуулад ирээд удаагүй байж байтал эхнэр нь одоо 3 орчим цагийн дараа бол буцаж яваад бол очсон. Тэгээд бол эхнэр нь очиод бол манай нөхөр хайцсан бэ танд одоо зарсан газрынхан бүх мөнгөө авчирч өгөх гэж наашаа явсан шүү дээ гэж Петр дээр очиж бол хэлсэн баг. За тэгээд бол Петр түүнээс асуусан. Та хоёрын одоо
Тэр мөнгө чинь хоёрын тэр бүх газар чинь одоо зарсан газрын чинь одоо бүх дүн мөн үү гэж асуусан. Эхнэр нь бол тийм ээ гэж бол хэлсэн. Тэгээ яг энэ цагт бол Петр юу гэж хэлсэн мэхээр чи бас ариун сүнсэнд худал хэлсэн. Яаж худал хэлж чадж байна та? Яагаад тэгэхээр зэрэг таны эхнэрийг одоо оршуулсан, таны нөхрийг оршуулсан хүмүүс дөнгөж сая ирээд энд байж байна гэж бол хэлсэн. Тэгээ тэр эмэгтэй бол одоо худал хэлснээсээ болоод бол өгсөн. Тэр дараа нь бол нас урсан. За ингээд л тэрээр ариун сүнсэнд худал хэлсэн учраас тэр гэр бүл бол одоо өөрчлөгдөлгүйгээр нас урсан юм аа. Тийм болохоор зэрэг энэ түүхэн дээрээс бид юу сурж авч болох вэ гэхээр зэрэг үнэхээр эзэн бол бүхнийг мэдэгч байдаг юм аа. Есүс бол бүгдийг мэдэж байд юм. Тийм учраас эзнээс бидэнд бол одоо бултах газар байхгүй. Тэгээд яг хөөөр зэрэг бол эзэн бидний юу хийж байна уу гэдгийг юу бодож ямар ажил төлөвлөж хийхийг хүсэж байгаа тэр бүхнийг нь бол маш сайн мэдж байдаг. За тийм учраас бол бид хүн аливаа зүйлийг хийхдээ хянамга бас ухаалаг байх хэрэгтэй. Тэгээ үнэхээр бид бүхэн ариун сүнснээс хүчийг авч түүний гомдоолгүйгээр эзний үгээр явах нь илүү чухал юм. Тийм болохоор та бүхэн ч гэсэн бүгд бас ариун сүнсийг үргэлж одоо гуйж, залбирч түүний хүчээр өөрсдийнхөө ажлыг хийж байгаасаа гэж хүсэж байна. Уучлал бол Бурхны зан чанар юм шүү. Найзуудаа тэгвэл бүгдээрээ бусдыг уужилж чаддаг байцгаая. Та бусдыг уужилж чадах юм бол бусд танаас суралцах болно. Бусад хүмүүс танаас таныг хүндлэх болно. Тийм учраас Бурхны зан чанар болох уучлалыг бүгдээрээ өөрсдийн зан чанар болгохыг хичээе. Хүн болгон Бурхны тэр агуу уучлалыг аваасаа гэж бол хүсэж байна. Тэгээд түүний хамгийн сайн дагалдагч Есүсийн сайн дагалдагч Петр хүртэл түүнээс бол уучлалын талаар асууж байсан. Үнэхээр гайхамшигтай. Петр юу гэж асууж байсан бэ гэхээр эзэн минь хизээ бид хүмүүсийг хичнээн одоо уучлах вэ гэж бол асуусан. 3 удаа юу гэж бол асуусан. Тэгэл бол Есүс хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг үгүй чи харин 70 дахин 7 удаа уучлаарай гэж бол 7 удаа юу гэж асуухт нь үгүй чи харин 70 дахин 7 удаа уучлаарай гэж бол хэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг 490 удаа уучлал болоо шүү. Тэрнээс цаашаа битгий уучлаарай гэж хэлсэн хэрэг биш юм аа. Энэ маань ямар утга учиртай юм бэ гэхээр зэрэг чи үргэлж тийм үү? Үргэлж хүмүүнийг уучлж байгаарай гэж бол хэлсэн байна. Тийм учраас өнөөдөр бид бүгдээрээ ууч сэтгэлийг өвлцгөөе. Өнөөдөр Есүс Христийн тэр дүлгэн харцыг бүгдээрээ өвлцгөөе. Өнөөдөр Есүс Христийн тэр нэгүүлсэнгүй сэтгэлийг бүгдээрээ өвлцгөөе. Өнөөдөр Есүс Христийн тэр ухаалаг байдлыг бүгдээрээ өвлөж авцгаая. Ингэх юм бол бидний зүрх сэтгэлээс, бидний зан чанараас Бурхны хайрын нэгэн хэсэг болох тэр уучлал бол урсан гарах юм аа. Та хамгийн агуу уучлагч байгаасаа гэж бол би хүсэж байна. Та харин уучлуулахыг хүсдэг нэгэн биш харин уучлж чаддаг нэгэн, уучлахыг хүсдэг нэгэн байгаасаа л гэж хүсэж байна. За ингээд Бурхан та бүхнийг ивэж үнэхээр агуу ууч сэтгэлтэй тийм хүмүүс болгох байхаа гэж найдаж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Агуу эзэн минь тэгээд үнэхээр та өнөөдөр бидэнд өөрийнхөө одоо агуу зан чанарын нэгийг одоо хэлж өгсөн талархаж байна. Үнэхээр та бол агуу бурхан учраас өнөөдөр бид бүхэн танд хандан залбирч байна. Тэгээ яг одоо бидний зүрх сэтгэл та өөрийнхөө агуу уучлалын тэр зан чанарыг суулгаж өгч үзье. Тэр уучлалын үр жимс болох тэр модны үндсийг та зүрх сэтгэлийн минь гүнд бат найдвартайгаар суулгаж өгч үзье. Агуу эзэн минь тэгээд хүнийг уучлж чаддаг байхад минь туслаач. Эзэн минь бид нар уучлж чадах юм бол эргүүлээд өөрсдөө уучлуулах болно. Тийм учраас та бидэнд тэр их чадварыг өгөөрэй тансгууч. Энэ бүгдийг таны хөв Есүс нэрээр гуйлаа. Аамен.